Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь хоёр төсөл нь бичил уурхай эрхлэгчдийн хариуцлагыг нэмэгдүүлж, бичил уурхайн байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах зорилготой юм. Зэрэг бичил уурхайчдын байгаль орчны хариуцлагыг нэмэгдүүлэх. За тэгээд одоо бичил уурхайн тохирсон одоо өртөг зарлах юмд энэ нөхөн сэргээлтийн аргачлалыг боловсруулж, энэ загвар төслүүд хэрэгжүүлж, тэгээд цаашдаа одоо бичил уурхайчдын байгаль орчны хариуцлагыг нэмэгдэн улмаар одоо орон нутагтаа одоо хэрэгжүүлж байгаа байгаль хамгаалах үйл ажиллагаанд бас өөрсдийнхөө хувь нэмрийг оруулах юм боломж олох үүднээсээ хэрэгжиж байгаа. 2014-өөс 2015 оны хугацаанд л гэхэд төсөл 9 аймгийн 17 байршилд хэрэгжижээ. Төслийг бичил уурхай эрхлэгчдийн төрийн бас байгууллагын гишүүд, орон нутгийн иргэд, сумдын засаг захиргаатай хамтран зохион байгуулжээ. Ер нь бол нөхөн сэргээлтийг бичил уурхайчд буюу орон нутгийн иргэдийн оролцоотойгоор хийж байгаа. За ерөнхийдөө бол гараар голдуу хийж байгаа. За ер нь бол хоёр өвчтэй, нэг ихний ээлжинд эвдэрсэн газрын нөхөн сэргээлт, хоёрт биологийн нөхөн сэргээлт гэсэн хоёр өвчтэйгээр хийгдэж байгаа. Төслийг байгалийн янз бүрийн онцлог тогтоц бүхий газруудын бичил уурхай улмаас эвдэрч орхигдсон, дахин олборлолт явагдах боломжгүй болсон байршлуудад хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд бичил уурхайн загвар бүхий нөхөн сэргээлтийн туршлага, үр дүнд тулгуурласан зааварчилгаа бүхий гарын авилгыг боловсруулан гаргасан байна. Гарын авилгын тусламжтай цаашид бичил уурхай эрхлэгчдийн нөхөн сэргээлтийг эдийн засгийн хувьд хяналттай, байгаль экологид ээлтэй аргаар өөрсдөө бие даан гүйцэтгэх боломж өрдөж байгаа юм. Энд бол 2003-4 оноос эхлээд хууль бусаар ашигт малталтаа өртөөд орхигдсон ийм 20 га газар бол Азийн сан манад нөхөн сэргээлтийг бол хийж өгсөн. Энэ нөхөн сэргээлтийг хийж өгснөөр бол биологийн төрөл зүйл одоо бусад зүйл дээрэс нь нөгөө хөрс маань 8 жилд нэг удаа бол төлжиж ингэж өөрийнхөө яг жинхэнэ үржил шимт хөрсөнд бол орж ингэж биологийн бүтцийг бол хамгаалагдаж сайжрс хөрсөн би ургамал урахад бол бий болж ингэж төлждөг. Тэгэхээр зэрэг энэ талаараа бол маш их давуу. Тэгээд анх нөгөө байгалийн тэр хөрс ер нь газар шороо ямар байдалтай анх байсан бэ? Яг тэрийг л унган төрхөнд нь оруулаад ингэ загвар нөхөн сэргээлтүүдийг бол хийж өгсөн. Бичил уурхай нөхөн сэргээлтийн төсөл нь энэ онд үргэлжлэн хэрэгжиж, эх 8 дугаар сард дуусна. Ингэхдээ нөхөн сэргээлтийн санхүүжилтийг сум орон нутгаас гарган салбарын яамдуудтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.